За сайн байцгаана уу? CS базаа цуврал контентны дараагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр эхний ярих сэдв гэх юм бол Blast Rotterdam 2026 тэмцээний плей-офф шатны тоглолтууд өнөөдөр эхлэж байгаа. За плей-офф гэх юм бол нийт 6 баг гарч ирсэн. За quarter final эхний тоглолт өнөөдөр орой 22 цагаас Монгол зулан Аврора гэсэн хоёр багийн тоглолтоор эхлэх нэ. За өнөөдрийн хувьд бол хоёрхан тоглолт явагдана. За тэгээд Монгол Аврорагийн араас шөнө 1:30-аас Falcons болон Pervish гэсэн багийн тоглолтууд бол явахаар байгаа. За плей-оффын тоглолтууд бол Роттердам хотын Ahoy Arena-д зохион байгуулагдана. За Ahoy Arena нь нийт 16,000 гаруй хүний багтаамжтай маш том арена юм. Та өөрийн хүссэн хэсгэнэ ханаас ахаа мэдгүй яваад байна уу? Тэгвэл та манай хамтрагч байгууллагыг сонирхоод үзээрэй. Энэхүү сайт дээр та хайрцаг нэг хожил хэсгэнэ сайжруулах, мөн бусад хэрэглэгчтэй өрсөлдөх гэх мэт олон сонирхолтой функцүүдтэй. Мөн сар болгон сонирхолтой ивэнтүүд нэмэгддэг ба та комент хэсэгт байрлах линкээр дарж орон дасгал сонирхолтой 7% урамшууллыг аваарай. За Монгол Аврора гэсэн хоёр багийн хувьд гэх юм бол хамгийн сүүлд хоорондоо ESL Pro League Season 23 тэмцээн дээр уулзраа таарсан 3 сарын 7-нд бол тоглосон байна. Одоо 20 хоногийн өмнө хоорондоо тоглосон. За тухайн үед бол боогуурууд цуврал 2 тэгэр Монгол зог бол хожиж исэн байгаа. За гэхдээ тухайн боогуурууд цувралаас нэлээд ойрхон боогуурууд цуврал гарч ирж исэн байна. 13.1, 13.9-оор хожиж исэн. За тэгээд Монгол Аврора гэсэн хоёр багийн хувьд бол сүүлийн 5 учраан дээр тавуулан дээр нь Монголд хожигдсон явж байгаа. Ер нь бол Монгол зол Аврорыг бол учрыг нь олцоод байгаа. За тэгээд өнөөдөр оройны тоглолтыг бас миний бичлэгийг үздэг үзэгчдийн маш бага хувь нь subscribe дарж бичлэгээ үздэг юм байлээ. Хэрв та яг одоо subscribe дараагүй байх юм бол за доор харагдах subscribe гэсэн баатан дээр нэг дараад за тэгээд хонхоо хасаахаа битгий мартаарай. Хэрв тэгэх юм бол миний дараагийн бичлэг танд маш хурдан одоо notification хэлбэрээр очино. За эсвэл шууд YouTube-ийн чинь feed хэсгээр гарч ирнэ. За тэгэхээр ямар ч байсан дараагийн бичлэгүүдийг та цаг алдалгүй хурдан үзэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг одоо subscribe дараарай. Watch party хийнэ гэдэг бол Монголын зүгээс бол зарласан. За тэгээ энэхүү тэмцээний шууд дамжуулалтыг бол та бүхэн метагийн кик хаягнаас ороод аль бис нэрхтэйгээр бол үзэх боломжтой. За тэгээ түүнээс гадна Монголын Watch Party-нд очоод Монголыг үздэг хөгжин дэмжигчтэй хамт суугаад энэхүү тоглолтыг үзэх боломжтой байгаа тань. За Watch Party-ны хувьд хэм бол за Step Arena-д өнөөдөр орой 21 цагаас үүдэн нэгднэ гэж бол Монгол өөрсдөө сошиал хаягууд дээр бол зарласан байгаа. За Watch Party-ны хувьд хэм бол такс байхгүй, очиж шууд үнгүй үзэх боломжтой. За тэгээ тухайн Step Arena дээр Монголын мерчендайсууд бол худалдаалагдахаар байгаа юм байна бас. За тэгээд уух зүйл болон снэкүүд бол зарагдана гэсэн мэдээлэл байгаа даа. За тэгээд түүнээс гадна 18 наснаас доош үзэгчид маань очиж үзэх хүсэх юм бол заавал одоо өөрийн асран хамгаалагчтайгаа ирж тоглолтыг бол үзэх хэрэгтэй гэдгийг бол бас онцолж хэлсэн байна. За тэгээд өнөөдөр ямар ч сэдвүүлээ 22 цагаас Монгол зоо дэмжиж суухан даа. За дараагийн сэдв гэх юм бол PGL Forest 2026 тэмцээн 4 сарын 3-наас 11-ний хооронд зохион байгуулагдана. За энэ тэмцээнд бол Азийн слотыг за Ханс баг авч гарч ирсэн. За гэхдээ Ханс багийн хувьд гэх юм бол энэ тэмцээнээс нэрээ татж байгааг бол саяхан зарлалаа. За Хансын хувьд яагаад энэ тэмцээнд орохоо болсон бэ гэх юм бол за мейжрийн слотны төлөө за дахиад өөр тэмцээнд орж Valve One-оо цуглуулах хэрэгтэй болсон гэсэн үднээс энэхүү тэмцээнийг бол өнчиж байгаа юм байна. За бас түүнээс гадна бас визний асуудал бас гарч ирсэн гэдэг мэдээлэл байна. За Хансын хувьд гэх юм бол 4 сарын 6-ныг хүртэл одоо энэ Valve One-оо цуглуулах боломжтой. 4 сарын 6-нд бол яг мейжрийн слотууд тараагдана. За Бухарестийн хувьд гэх юм бол 4 сарын 11-нд дуусах тэмцээн яг энэхүү тэмцээн дуусчиж нөгөө нэг Valve One-оо орж ирэх болохоор Хансын хувьд бол яг энэ тэмцээнд орчих юм бол мейжер руугаа шалгарч чадхааргүй болох гээд байгаа. Тийм учраас энэхүү Бухарестийг өнжөөд оронд нь нөгөө нэг хятадд зохион байгуулагдаж байгаа $15,000 шангилын сантай тэмцээндээ яг төвлөрөхөөр бол болсон байна. За тэгээд Хансыг орлож Wild Card баг PGL Бухарест тэмцээн рүү орж ирж байгаа юм байна. За тэгээд Бухарест дээр бол бас хэдүүлээ Монгол зоо үзэн шүү дээ. Монгол баг бол шууд дөрвөлгаараа орсон. За тэгэхээр хэдүүлээ 4 сарын 3-наас Монгол бага дэмжихнэ. За дараагийн ярих сэдв гэх юм бол за Монголын электрон спортын холбоо буюу MESA eSport Nations Cup 2026 тэмцээний үндэсний шигшээ багийн түншээр хамтран ажиллахаар болсноо зарлалаа. За eSport Nations Cup тэмцээн нь бусад тэмцээнээс юугаар ялгаатай вэ гэх юм бол за тус тэмцээн клубын системээс ялгаатай нь дэлхийн шилдэг тамирчид их орноо төлөөлөн оролцох учраас за уламжлалт спортын дэлхийн авраг шалгаруулах тэмцээн за эсвэл олимпийн зарчимтай төстэй форматаар бол явагдахаар байгаад байгаа. За уг тэмцээнд eSport-ийн нийт 16 төрөл бол багтсан. Тэмцээний шагналын сан нь $20 сая шагналын сантайгаар бол зохион байгуулагдахаар байна. За уг тэмцээн 2026 оны 11-р сарын 2-ноос
29-ний хооронд Сауди Арабын нийслэл Риядад бол зохион байгуулагдахаар байгаа. За тэгээд Месагийн хувьд энэхүү тэмцээний Монголын шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчдыг бүрдүүлэх ажлыг удирдан явуулах, түүнээс гадна үзэгчдэд тэмцээнийг таниулах, контент бэлтгэх гэх мэтчлэн зүйлсийг гүйцэтгэж ажиллахаар болсон байгаа юм байна. За энэхүү eSports Nations Cup тэмцээн нь яхаа аргагүй eSport-ыг дараагийн бас левелд гаргаж ирэх үз маш том тэмцээн болох гэж байгаа нь бол ингээ харагдаж байгаа. За тэгэд Монгол улсыг төлөөлж оролцох баг тамирчдын мэдээлэл бол одоогоор бол баттай болоогүй байгаад байна. За тэгээд яг ямар баг тамирчид ямар төрөлд орох вэ гэдгийг Mesa өөрсдийнхөө албан ёсны сошиал хаягууд дээр бол цаг нь болсон үед бол нийтлэж бол танилцуулна. За тийм болохоор та бүхэн бас Mesa-гийн сошиал хаягуудыг дагаад энэхүү тэмцээний мэдээллийг бас илүү дэлгэрэнгүйгээр авах боломжтой байгаа. За дараагийн ярих сэдвээ үүдэх юм бол Valve өнөөдөр маш нэгэн том бан wave-ийг оруулж ирлээ. Нийт 960 мянга гаруй bot аккаунтыг бол банцсан гэдгийг Valve-ын developer баталж бол хэлсэн. За тэгэхээр энэхүү bot аккаунтууд нь бол Armory Pass дээрх case farmалдаг бол аккаунтууд бол байсан нь бол ойлгомжтой байх. За тэгээд яг энэхүү маш том ban wave орж ирж байгаа болохоор бас яг Counter-Strike сонирхогчид бол тун утгагүй Armory Pass дээр шинэ апдейт орох гэж байна гэж бол таамаглаж байна. Өмнө нь бас яг Armory Pass-ийн апдейт орохоос өмнө яг ийм том бас ban wave бол явж байсан гэж бол хүмүүс яриад байгаа. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр иргэд уулзцгаая.